Орчин цагийн завгүй амьдралын хэв маяг биднээс байнгын хурдыг шаардаж байдаг. Энэхүү нөхцөл тохируулан бид эрүүл хооллолт, амьдралын хэв маяг зөв дадалд суралцах шаардлагатай болдог. Үүний хамгийн чухал асуудлын нэг бол сэтгэл амар сонголтоо хийх боломж юм. Хотын өнцөг булан бүрт амт, өнгө, савлгаа нийжил бэлтгэгдсэн бүтээгдэхүүн олон бий. Эдгээр бүтээгдэхүүн үнэхээр чанартай юу? Хаанаас хизээж авсан амт ижил байж чадах уу? Нэн үржихгүй байх зориулалттай стандартын сав баглаа бодол ашиглаж чаддгүй. Ийм асуултууд хэрэглэгчдийн дунд байнга хүндэгдэж байдаг. Сэтгэл амар сонголтоо хий. 2018 он Монголын жижиглэн худалдааны салбарт нэгэн цоошин тоглогч гарч ирсэн нь CU Convenience дэлгүүр юм. Тус дэлгүүр тухайн үед 3 салбартайгаар Монголын зах зээлд хөл тавьж байсан бол өдгөө Монгол орны 16 аймагт 540 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж монголчуудад ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг үзүүлж байна. CU Convenience дэлгүүр нь хоол бэлтгэн нийлүүлэгч 20 гаруй үйлдвэртэй хамтран ажиллаж нийт 52 үзүүлэлт бүхий чанарын шалгалтаар хамтрагч байгууллагаа сонгож авдаг. Эдгээр шалгуурт нийцсэн үйлдвэрүүдтэй үргэлж эргэх холбоотой байж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хамтдаа хөгжүүлсээр иржээ. CU-гийн шалгуур өөрөө болвол мэдээж хүнсний аюулгүй байдал. CU-тай хамтарснаар бол манай үйлдвэр бол бас гар ажиллагаанаас автомат болтлоо ингээд өргөжж дийлж ингээд бид нар нийтдээ хамтдаа энэ болгоныг нийлж бүтээж байгаа. Өдөрт нэг 200-300 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бол одоогоор өдөрт нэг 5000 орчим бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. CU-гээс өглөө өдөр орой хоолоо ямар ч эргэлзэх зүйлгүйгээр ихтгэлтэйгээр сонгох бүрэн боломжтой гэсэн. CU-гийн бэлтгэн нийлүүлэгчид HACCP стандартыг мөрдөн ажилладаг. Энэ нь Hazard Analysis Critical Control Point буюу аюулын шинжилгээ хийж эгцэгтэй цэгийг тодорхойлох олон улсын стандарт юм. Тэд энэхүү стандартын дагуу өдөр тутамдаа 60 мянган ширхэг хоол хүнсийг шинээр CU-гийн салбар дэлгүүрүүдэд нийлүүлж байна. За нийтийн хоол үйлдвэрлэлийн онцлог гэх юм бол өдөр болгон шин. За өдөр болгон бид нар бол одоо 24 7 ажиллаж байгаа CU дэлгүүрүүд дээр бол зах зээл дээр өдөр болгон шинэ бүтээгдэхүүнийг бол нийлүүлж байгаараа манай бол онцлог болж байгаа нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол нийтийн хоолны салбар дотор манайх бол анхны одоо олон улсын стандартын дагуу буюу нэг чигийн урсгалтай үйлдвэр. Тэгээд одоогоор манайх бол хамгийн том үйлдвэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. За жишээ нь гэх юм бол манай lunch box буюу бүрэн савлгаатай бүтээгдэхүүн болохоор дотор нь азот хийж ямарваа нэгэн химийн орц найрлаггүйгээр хадгалах хугацааг нөрцөж өгч. Энэ юугаараа даваа талтай вэ гэх юм бол манай CU буюу Premium Nexus компани хамгийн хоолын түгээлт нь 800 км орчим байдаг. За энэ дээр болохоор бид нар хадгалах хугацаа болон тээвэрлэлтийн явцыг даах чадвартай бүтээгдэхүүнээр одоо хэрэглэгчд санал болгож байна. Кимбабны хувьд гэх юм бол манайх бол одоо дэлхийд 3 ширхэг байгаа тоног төхөөрөмж бас Монгол улсад буюу одоо олон улсын зах зээл дээр хамгийн анхны худалдаа болж манайх бол одоо бүрэн автоматар манай кимбаб хийгдэж байна. Гурвалжин будааны харамг буюу онигири бүтээгдэхүүний хувьд гэх юм бол мөн адил 100% бүрэн автомат. Буюу та будаага хийлээ доторх шанс буюу түүхий хийдийг босон түүхий хийдийг хийхэд тэр бүтээгдэхүүн өөрөө автоматар гартгаа гэсэн үг. Эдгээр гэх юм бол эрсдэл хамгийн багатай. Өдөр болгон та яг л гэртээ хийгээд идэж байгаатай адилхан бүтээгдэхүүнийг CU дэлгүүрээс судалж авах боломжтой байсан. Тиймээс аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд олон улсад чанарын шаардлага хангасан бүрэн автомат тоног төхөөрөмжийг ашиглах шаардлагатай байдаг. За 90 градус бактери усна тэрийг хэдэн минут болж иж тэр тухайн бактери усч. За бактери уснаас хойш хэдэн градус хүртэл бид нар одоо огцом хөргөлт явуулсан. Огцом хөргөлт явуулснараа тэр тухайн бүтээгдэхүүнийг дахиж бактери үржих боломжийг нь хааж өгч байгаа буюу эрсдлийг хамгийн бага болгож өгч байгаа. Энэ болохоор өөрөө одоо хүн болгоны ярьдаг HACCP цэг буюу Hazard Analysis Critical Control Point гэсэн үг байхгүй юу? Буюу экзэгтэй цэгийн үн шинжилгээ гэсэн. За манайх экзэгтэй цэг одоо яг энэ тухайн хоёр бүтээгдэхүүн дээр одоо тухайн хоёр боловсруулалтын дээр явж байгаа учраас бид нар бол энэ дээр эрсдлийг хамгийн бага байлгах үүднээс бүрэн контролоор ажилладаг гэсэн.
буюу одоо бүрэн хяналтандаа байсаж байна. Corn dog гэдэг бүтээгдэхүүн маань хуучин бол гар ажиллагаагаар шаарддаг гэсэн бол одоо бол бүрэн автомат Солонгосоос оруулж ирсэн бүрэн автомат шарлын төхөөрөмжөөр зөв автоматар шаргаж гарч байгаа. Ингэж автомат тоног төхөөрөмж суурилуулсны ач холбогдол гэх юм бол бүтээгдэхүүн маань эрүүл ахуйн шаардлага хангасан стандартт нийцсэн шин тэжээлийн үзүүлэлт нь яг стандартын дагуу чанартай сайн бүтээгдэхүүн хэрэглэгчд хүрч байна л гэсэн үг. Манай corn dog бүтээгдэхүүн бол хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн тоонд ордог. Байнгын хэрэглэгчтэй олцсон байгаа манай corn dog бүтээгдэхүүнийг. Одоо corn dog бүтээгдэхүүн тухайн CU-гийн дэлгүүрт бараг очиог байх юм бол corn dog яачваа яагаад дуусчихваа гэдгээр бүр асуудаг байнгын хэрэглэгчтэй олцсон. Corn dog бүтээгдэхүүн маань зайдас, төмөс, бяцлаг, урьдчилан зургуудаас нийлсэн бүтээгдэхүүн байгаа. Жишээлх юм бол бид нар зайцыг бодвол хүн амынхаа эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлаа үүдээд үндснийхээ үйлдвэрлэгчдээс бид нар бүтээгдэхүүн авдаг. Зайц гэхэд бид нар Махимс компани зайцыг ашигладаг. Махимс компани зөвхөн манай бүтээгдэхүүнд зориулсан free food гэсэн шошготой тусдаа зайц үйлдвэрлэдэг. Манай үйлдвэрт нийлүүлж байгаа зайцыг бол гадуур зардаггүй гэсэн үг. Манайх бол савхаа захиалж ашигладаг. Манай савх бол модон савх биш хулсан савх байгаа. Яг тэр хулсан савх нь болохоор хүнсний аюулгүй байдлын энэ тохиромжтой тос уудгүй савх гэсэн үг. Модон савх тосуулж ил хулсан савх тосоохгүй. Чанараа удаан барина гэдэг гол үзүүлэлт бол энэ стандартыг үйлдвэрлэлээр нэвтрүүлээд ягштал баримталж байна л гэсэн үг. Стандартыг бол өдөр болгон бид нар бүртгэл хүртэнэ. Өдөр болгон бүтээгдэхүүний амт чанарыг шалгана. Өдөр болгон дээж аавна. Түүхийд маань яаж иж гэн түүхийд хүлээж авахаас асууд эсвэл бид нар яг стандартын дагуу түүхийдийн материалын тодорхойлолтын дагуу хүлээж авдаг. Яг ингээд түүхийд хүлээж авахаас ахуулаад үйлдвэрлэлийн процессор хэрэглэгчдийн гарт очин гочлол яг стандартын бүртгэлүүдийг хийж авдаг учраас чанарыг бол алдахгүй барьж авч чадж байгаа. Бишгэ маань өөрөө шарсан бүтээгдэхүүн. За шарлаг гэхлээр хүмүүс за тосон шарсан юм байна те. Энэ одоо яна аюултай ш те. Одоо яг тосоо шин тосоор сольсон болов яасан бол гэж бодож байгаа байх. За энэ дээр бол манайх шарлагын бүтээгдэхүүн дээрээ Герман улсын Vito брендийн HACCP стандартыг хэрэгжүүлсэн тосны чанар шалгадаг тоног төхөөрөмжийг ашигладаг. Тосоо 175-аас 190 градуст халаагаад за энэ тосныхаа температур энэ градуст хүрсэн байна уу гэдгээ үзээд за тэгээ нөгөө тосны чанар шалгадаг Vito тоног төхөөрөмжөө зоогоод за энэ маань өөрөө 3 өнгөө илэрхийлдэг. За ногоон гэх юм бол нормал шар өнгийг яах юм бол за энэ ер нь солих төгчөө шүү гэсэн өнгийг илэрхийлнэ. Улаан өнгө асах юм бол за энийг зайлшгүй солих шаардлагатай дахиж одоо шарж болохгүй гэсэн энэ өнгөөр бид бүхэн тосныхоо чанарыг шалгаж, үргэлж сольж бүтээгдэхүүнээр шаарддаг байгаа. Бурито бүтээгдэхүүний орцыг онцлуул үндэсний үйлдвэрлэгч Vitasos компаниас гурилын Primate компаниас махыг авж байгаа. За энэ бүтээгдэхүүний маань гол онцлог юм маань бол тортило гурил байгаа. За тортило гурилыг бол бид бүхэн одоо автомат лайн машинаар шийдэж өгсөн байж байгаа. Яагаад автомат машинаар шийдэж өгсөн бэ гэх юм бол хэрэглэгчдэд жигд хайралттай, жигд нэмхэн гурилыг хүргэхийн тулд автомат лайнаар явуулж байгаа мөн энэ автомат лайн нь одоо ажилчдын ажлыг хөнгөвчилж өгч байгаа. За манай онцлог бүтээгдэхүүний түүхэд маань олон улсын стандартыг компанида нэвтрүүлж гисэн ийм айлыг сонгон шалгаруулж түүхэд материалаа татан авдаг байгаа. Манай үйлдвэр анх 2019 онд байгуулагдаж байсан. Байгууллагатай холсон шалтгаан гэх юм бол CU брендийн одоо дэлгүүр Монгол улсад анх үйл ажиллагаа явуулж эхлэх үед хөргүүрийн хоол гэдэг бүтээгдэхүүн байдаг юм байна. Энэ хоол нь эргээгээд одоо хэрэглэгчдийн хэрэглээний соёл өөрчлөгдөж байгаатай холбоотой, хотчлт нэмэгдэж байгаатай холбоотой энэ хөргүүрийн хоол гэдэг бүтээгдэхүүний зах зээл цаашаа тогтвортойгоор өсөх юм байна гэдэг дүгнэлтийг бид бүхэн хийгээд анх одоо энэ бизнесийн салбарт бол ажиллаж эхэлсэн. 2019 оноос хойш бол CU брендтэй хамтраад 6 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Анх бол 2 төрлийн бүтээгдэхүүнтэй өдөртөө 150-аас 200 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа эхэлж байсан бол 6 жилийн дараа 60 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй болсон байна.
өдөртөө 4500-аас 5000 ширхэг бүтээгдэхүүн өдөр бүр шинээр нь үйлдвэрлэн түгээлтэнд гаргадаг болсон байна. Одоогийн байдлаар манайх 19 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Дотор нь задлаад хэлэх юм бол савсан 1-2 дугаар хоол, сэндвич буюу ширхгийн бүтээгдэхүүн, хөлдөөсөн хагас боловсруулсан бэлтгэц гэсэн 4 төрлөөр нийт бол 19 SKU-г өдөр бүр шинээр нь үйлдвэрлэж түгээлтэнд гаргадаг байгаа. Энэ хоол нь болохоор Монгол хэрэглэгчийн онцлогт зориулан Монгол хүний дуртай цэвэн, хавирга, бууз гэх мэтчлэн хоолыг өөртөө багтаасан, өөр олон төрлийн амтнуудыг нэг хайрцагт багтаасан ийм бүтээгдэхүүн байдаг. Мөн манай pocket sandwich гэж байдаг, UFO burger гэж бас байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань болохоор битүү хэлбэрийн бургер сэндвичүүд гэсэн доторх шанз нь ундаггүй, явууц дундаа идэж хэрэглэхэд маш юм эвтэйхэн хэлбэр заваардаггүй ч гэдэг юм уу, тийм онцлог бүтээгдэхүүн байдаг. Хоолны амт болоод 60 орц дээр бол аль болох гэрийн аргаар бэлтгэсэн мэт амттай байхыг бол эрмэлздэг. Үүнийгээ ч зорьсоор 5-6 жил ажилласан байна. Өдөр болгон CU-гээр үйлчлүүлдэг хэрэглэгч нар байдаг. Эдгээр хүмүүс бол өдөр тутамдаа манай бүтээгдэхүүнийг авч хэрэглэснээрээ ямар нэгэн асуудал байхгүй, гэртээ хоол идэж байгаа юм шиг байдлаар ямар нэгэн хүнсний нэмэлт хийхгүйгээр хит их амтлагч хийж үндсэн натурал түүхэд материалын натурал хамтыг алдагдуулахгүй байх тэр үйл ажиллагааг л зарим хийдэг. CU Convenience дэлгүүр иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсныг үйлчлүүлэгчдийн тооноос харж болно. Тус дэлгүүрээр өдөртөө 250,000 гаруй хэрэглэгч үйлчлүүлдэг байна. 2024 онд Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн 7 дугаар байрт эренбэлэгдсэн нь тухайн дэлгүүрийн чанар, стандарт, хэрэглэгчдэд чиглэсэн бодлогын бодит илэрхийлэл юм. Мөн тэд бэлтгэн нийлүүлэгчдтэйгээ хамтран Монгол хүний онцлог тохируулан шинэ бүтээгдэхүүнийг байнгын туршиж, хөгжүүлэлт хийж ажилладаг. CU-тэй манайх Daily Baked гэдэг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж гаргадаг. Daily Baked маань бол илүү онцлогтой болохоор яг Зүүн Азийн орнуудын, Европын орнуудын залуучуудын хэрэгэлдэг өдөр тутмын бейкери хүнсийг бид нар яг энэ Япон, Солонгос технологиор нэг Монголынхон залуучуудад зориулж бүтээгдэхүүнийг хөгжүүлж хамтрааж гаргаж байгаа онцлог бүтээгдэхүүн байгаа. Манай үйлдвэр нийтдээ 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс 18 нэр төрлийн бүтээгдэхүүнийг CU-д нийлүүлж ажилладаг. Нэр төрлийн хувьд гэх юм бол саримстай талах, бяслагтай талах, sponge cakes, cheese cakes, жаран хүл, бамбрууш гэх зэрэг бүтээгдэхүүнүүд байгаа. Анх CU-тэй 2018 онд манай хамтарч ажиллаж байхад бол манайх 100 орчим метр квадраттай 10 хүнтэй байсан бол өдгөө 7 жил хамтын ажиллагаанд хамтдаа хөгжөөд манайх одоо 2000 метр квадрат үйлдвэрийн байртай 100 гаруй ажилтнтай болоод хамтдаа хөгжөөд явж байгаадаа маш их баяртай байдаг. За энэ бүтээгдэхүүн бол манай Daily Baked нэр төрлийн бэлтгэл талх бүтээгдэхүүн байгаа. За тэгээ манайх Daily Baked-уудынхаа нэр төрлүүдийг хөгжүүлэхдээ Солонгос болон Японы, Зүүн Азийн орнуудын залуучуудын хэрэгцээнд тулгуурлан судалгаа хийж Монгол залуучуудынхаа хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэн ажиллаж байна. Манайх зөвхөн CU-д пудин зууш болон сэндвич, врап, салат нийлүүлдэг компани байгаа. Манай сэндвичний савлгааны хувьд бол Монголд анхны Maps савлгаа гэдгээр алдартай байдаг. Тэр нь агаартай вакуум орчин үүсгэж савлдагддаг. Энэний давуу тал нь бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хадгалах, удаан хугацаа хадгалсан ч шинэ юм шиг мэдрэмжийг өгдөг. Тоног төхөөрөм шиг бид нэр Германаас нэмэлдэг. Учир нь гэвэл Герман одоо дэлхийд ер нь хүнсний бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөөр дэлхийд номер 1-т явж байгаа. Манайх анх 2019 оноос CU-гийн 36 салбарт 1000 орчим бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан. Одоо 2025 онд 500 гаруй салбарт 7000 орчим бүтээгдэхүүн нийлүүлж байна.
цаашдаа үүнийг 10,000, 20,000 орчим нэг бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд бид нэр хичээн ажиллаж байна. Үйлдвэрт стандартын дагуу савлагдан гарч ирсэн бүтээгдэхүүнийг цаг алдалгүй зөв зохистой зөөвөрлөн хүргэх нь хамгийн чухал алхам юм. Энэ үйл явцыг Smart GPS-ээр хяндаг. Энэхүү систем нь түгээлтийн машины байршил, хурд, шатхуун болон бүхэгийн температурын хяналтыг он сар өдөр цаг минуттай нь гаргаж ирдэг. Үүний үндсэн дээр бүтээгдэхүүний түгээлтийн үеийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг байна. Нийлүүлэгчээс дандаа бэлэн халааж хэрэглэх хүнснүүд ирээд тэр хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрүүдийн захиалгын дагуу өдөр тутам хүргэдэг. Өглөө болгонд лагуун дээр шинэ бүтээгдэхүүн байхын тулд шөнийн ажиллагаа нь явагддаг байгаа. Хамгийн олон нь одоо замын өөд хөвсгөл, баян онгор хамгийн хоол хөвсгөл тэгээд багнуур хинти доронт руу бас төгөөд явдаг. 365 хоног ерөөс тасралтгүй зогсолтгүй ажиллана. Бүх дэлгүүрүүдэд өглөө болгон 7-д нээх болгонд хүнд шинэ хүнстэй байх. Тийм зорилготой. CU Convenience дэлгүүр нь зах зээлийн судалгааны үндсэн дээр Premium Nexus хувьцат компанийн бүтээгдэхүүн удирдлагын газар нэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтстэй хамтран бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийн зах зээл нэвтрүүлдэг. Хэрэгслийн дунд маань нэг ойлголт байдаг нь гэртээ бэлтгэсэн хоол хамгийн эрүүлээ гэсэн тийм ойлголт байдаг. Гэвч гэртээ бэлтгэсэн хоолоо шууд хэрэглэхгүй хадгалах үед орчны температур, ариутгал, хадгалтын нөхцлөөс хамаарч бактери үржих маш том эрсдлүүд бий болж идэг. Харин CU-гийн хоолны үйлдвэрүүд яадаг вэ гэвэл эдгээр эрсдлийг бүрэн хянсан хүнсний стандартуудыг чанд мөрөдтэй ажилладаг тул эргэлзэх зүйлгүйгээр чанартай хүнсийг сонгож болно гэсэн. Монгол хүний хоолны мэдрэмжийн онцлог бас арай өөр л дөө. Бусад улс орнуудыг бол илүү уургалаг хоол идэх сонирхолтой. Тийм учраас бид бүхэн бүтээгдэхүүнээ хөгжүүлэхдээ Монгол хүний шин хичээл таарсан бүтээгдэхүүн хөгжүүлэх тал руугаа илүү анхаардаг. Дээрэс нь олон улсад тренд болж байгаа бүтээгдэхүүн сэрүүний үйлдвэрлэлд ороод ирэхэд удирдлагын чанартай бүтээгдэхүүн гэх мэт их олон төрлийн бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлдэг. Одоогийн байдлаар бид бүхэн сард 9-10 бүтээгдэхүүн тогтмол шинээр нэвтрүүлж байна. Энэ бүтээгдэхүүнийхээ талаар бид нэг апп-аараа дамжуулаад хэрэгслээс тогтмол сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Тэр судалгааны үндсээр бид нэр зарим бүтээгдэхүүнүүдийг хасна, зарим бүтээгдэхүүнүүдээс сайжруулалт хийгээд явдаг гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгч та бүхэн чөлөөтэй өөрийнхөө хүсэл бодол санаагаа манай тэр апп-аар дамжуулан сэтгэлээ илэрхийлж болно гэсэн үг. Таны илэрхийлсэн санааг бүтээгдэхүүнд аль болох шингээхийг хүс зорж ажилладаг. CU Convenience дэлгүүр нь хэрэглэгч бүртээ үргэлж нээлттэй ил тод байсаар ирсэн бэлээ. Тиймдээ ч бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой аливаа санал хүсэлт сэтгэгдлийг цаг алдалгүй хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажилладаг. Хэрэглэгчийн дуу хоолойг чухалчилж өдөр тутмын үйлчилгээндээ туслан сайжруулсаар ирсэн нь CU Convenience дэлгүүр олон нийтийн итгэлийг хүлээсэн найдвартай сонголт болоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Ер нь бол өглөө болгоо ороход дандаа бүтээгдэхүүнүүд нь шинээр ирдэг. Тэгээд авч яхад нэг ч удаа ингээд муудсан эсвэл хуцаан тусан бүтээгдэхүүнээс авч байгаагүй. Тийм болохоор ерөөсөө ирдэггүй дандаа. Нөгөө захгүй сэндвич болохоор идэхэд амар амар. Тэгээд дээрс нь аягүй гоё хацтай болсон. CU-гийн үйлчлэгээ харилцаа тэгээд орчин ер нь аягүй таалагддаг. Нэг тийм баталгаагүй газраас идэх юм бол яалчгүй жоохон төргөө болол гиз мэс өвдөхөөс хавуулаад жоохон асуудалтай баг. Тэгээд CU-гийн хоолыг ер нь бол би өдөр тутамдаа ер нь 7-д 2-3 удаа иддэг. Гэхдээ ер нь бол асуудал гарч байгаагүй. Хотын хэмнэл дунд бидэнд дулаан, ойрхон, сэтгэл тамар мөчүүд хамгийн эрхэм. Үе үеийн хүмүүсийн итгэлийг хүлээж өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй зүйлсийг нэг дор цогцлоосоор ирсэн CU. Цэвэр орчин, чанартай бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээгээрээ өнөөдөр төдийгүй маргааш иргэдийн итгэлтэй сонголт хэвээр байх нь эргэлзээгүй.